nights, been a long flight, strange time, it's a strange time in my life. I took a drive home to clear my mind, and I ended back at your spot for what felt like the millionth time. Reconnection from separate sections, cause we could meet in the middle with no sense of direction. If it's sun up to sundown, we mess around, we're way too involved now. I never wanted someone to disappear, to just get out of here. I never wanted someone to take control. I let you take control. Яа, сайн байцгаана уу? Өнөөдөр Боко дээр хоёулаа гэртээ үлдсэн байдгийн. Өдөржингөө хоёулахнаа байна. Тэгээд би өглөө усчаад вакуумаа хийгээд дүүшинд орсны дараа ягаад блог бичиж болохгүй гэсэн мэрэгэн санаа миний толгойд орж ирлээ. Тэгэхээр өнөөдөр хэлүүлээ. Өдөржингөө надтай хамт байх гээд үзье. Хэр амжилттай болох нь. Би одоо энэ камер руу харж байгаа нүрээ будах гад үзье. Тойлонд харахгүйгээр яг л тойлын талд байгаа. Хажуу талд. Камер болохоор эндээс өөр байрлах газар байхгүй. Ван нөрөнд for Clarence Foundation-ага Everlasting Youth Fluid гэсэн нэртэй скриншот хийгээд авч болно. SPF 15-та нарны хамгаалалт өнөөдөр гадуур нийлээ явах учраас нарны хамгаалалттай фаундейшн төрхөн. Өнөөдөр эмнэлэг явна. Эмнэлэг яваад эмчилгээгээ хийлгэн. Тэгчээд өдөөс хойш эцэг хуралтай. Тийм болохоор нөгөө хоёрыг эмээ дээр наажаад орсон байгаа өнөөдөр. Тэр хоёр өдөржингөө тэнд байна. За сая нүрээ будаад дууслаа. Лайваар Facebook дээр үзэн хүмүүс байж магадгүй та нар дотор. Үзэг бол ороод үзээрэй. Энэ спрейгээ сая яасан гэж өснийхөө шингүүстэй болохоор шингэн тэгээд урд болохоор ингээд доош нь алмаад байдаг учраас өснийхөө үгийг босгохгүй энэ спрейг цацаад тэгээд жоохон ингэсэн чинь үс буцаа жоохон хэртэй юм шиг онцгойлцлоо. Сон бүдүүн ширхэгтэй. Тэгэхээр дүгнэлт ерөөсөө ийм нэрэглээд хэрэггүй юм байна. Өөрсдөө зүгээр үсээ гоё угаагаад цэвэрхэн чигээр байлгах чивэл хамаагүй дээр юм шиг байна. Миний үсний хувьд болохоор айгу өнгөлөг тэгээд өнгө алдаагүй дээрээс нь болохоор шулуун болохоор баг өөрөөр нь байлсан хамаагүй дээр харагдах юм байна. Би амхандаа угийн жоохон босгочих гэж бодоод энийг сэтсэн байхгүй. Тэгсэн чинь айгу сонин зунгаарлалтаа жоохон хэртэй юм шиг онцгүй ажил. За тэгээд би явж хувцас өмслөө. Нөхрийнхөө юм цамцыг өмссөн байгаа. Сая Facebook дээр буудалт хийгээ та бүхнээс бас асуусан ямар уруудлын мэдгээр уруулаа будах уу? Ямар юм зүүх үү? Ямар өнөртэй өсрөх үү гэж. Тэгээд хэдүүлээ. Түмэдэхгүй шопингаар уулзъя. Бажгараа битгараа бичээрэй заяа. Ээжүүд байгаа учраас сонирн байж магадгүй. Ингээд хүүхдийн эмнэлэг рүү орохоор тэрэгнүүдийн ингээд тавих зайтай. Тэгээд энэ хаалгаар болохоор эрүүл хүүхдүүд орно, одоо өвдөг байгаа. Тэр хаалгаар болохоор яг одоо өвдөж байгаа хүүхдүүд орно. Ийм тусгай. Тэгээд одоо хүртэл эмнэлэг бүх байгууллагуудаар масктай орж байгаа. Маскууд оруулах гэж long flight, stayed on strange time, strange time in my life. I took a drive home. Ангиш нэг Zara ирэх миний мөрөөдөл биелдэг байжээ. Zara. Zara дороод ирчихсэн явж байдаг шүү. Гадуур хувцас хааграа би нэг гадуур хувцас сонирхох гэсэн. Яшгүй юм би
Ашгүй л ингэ. Я вон там возле входа посижу. Во. Лучше пойти со мной где-нибудь в примерке посидеть. Джинсы. Джинс авах гэж ирсэн юм шүү дээ би чинь. Уг нь одоо тэг дөөрийн аваад явчихгүй л. Нэг нарийнхан дүү джинс авт юм гэж бодсон. Skinny. Би намайг бацаан шиг яваад очихор гэж дүүд. Ямар гоё юм ногоон гэдэг бичээгүй яг миний дуртай ногоон. Топ. Ийм топ байна. 1500 рубль. Энэ айгуу гоё материалтай хувцснууд байна. Леон гэдэг цэвэр натурал материалтай. 100%. Би нэр интернетд харсан шүү дээ энэ талтаг. Айгуу нингийн юм байна. Барьж үзэх шингэж болоод амар нингийн юм байна. 8000 рубль гинэ. Гоё цанцвэ. Айгуу гоё зузаан материалтай юм байна. 3200 рубль. Ийм ногоон өнгөтэй байна. Ийм улаан өнгөтэй байна. Улаан хар юм шиг. Джинс. Тэгэхээр муурхай джинс модонд орсон юм уу? Терпезэн джинс, уранхай джинс эднэр буцаад модонд орсон байна. Би нэр өндөр нэг иймэрхүү харсан юбок, ботильон, замш, пальто. Наргүй пиджак. Зөндөө пиджак тэрнэл би одоо бүр пиджак харахаар л амар санагдаад энэ одоо зүгээр үү? Ямар гоё өнгөтэй юм бэ? Пиджак болохоор 4500 рубль гэж байна. За одоо ийшээ явъя. Ийм гоё цагаан өнгөтэй пиджак байна. Энэ ч гоё өнгөтэй юм чи тараа. Синхэр судалтай. Джинс үзэх гэж ирсэн шүү дээ уг нь. 3000 чинь ийм джинс. Энэ доош бүр өргө хараа ийм өргө. За одоо нэг хэдий юм аваад тэгээд орж өмсөж үзнэ. Нэг топ, нэг джинс хоёр л авд юм гэж уг нь бодоод ирсэн. Тэгээд одоо эмэгтэй хүн юм чи өөр юм аваад харьцаж магадгүй л. Имэрхүү юмнууд байна. Имэрхүү юмнууд ямар гоё топнууд ээ. Эмэгтэйлэг. Ийм эмэгтэйлэг топ өмсөд тэгээд дээгүүр нь шууд том пиджак юм уу, том джинс өнгөртөх өмсчдэг болсон юм байлаа одоо. Тэгэл тренд. New тренд. За нэг джинс өмд ямар ч байсан сонгон доо. Ийм гоё дээгүүр юмнуудаа байна. Уг нь жоохон skinny эмэгтэйлэг джинс авъя гэж бодсон. Тэгэхэд одоо яах нь вэ? Гуталс үзнэ. Тэгж жагаад болно. Ийм гоё бүрдэг байна. Гоё юмнууд энэ энэ зард орж ирэх гоё юмнууд гэдэг юм уу? Тэгт дандаа гоё. Энийг авах уу, тэрийг авах уу гэл. Нууд нь жоохон онцшин байна. Бусд нь бол гоё юм байна. Дээр үед би нэг орж ирсэн юм аашаа. Тэгээд бэлтгэлийн өмдөл авсан санагдаж байна. Ийм топ үзнэ гэж ирсэн шүү дээ. Одоо ийм топнуудыг дотор хувцгүйгээр шууд өмсчдэг болсон байлээ. Би нэг ийм топ өмсөж үзнэ. Эсвэл бүрийн нараа урт доош шууд үргэлж маскны цаанаас миний дуу жоохон сонсогдож магадгүй 2900 рубль. Надад ийм өргөн джинс байгаа болохоор би нэг уг нарийнхан джинс л үзмээр байна. Шляпа. Бомбер.
Шопинг цэнг. Оо, амьдрал зарлаад 1700 рубль болцсон байна. Ийм шопинг цэнг 2700 рублээс. Невок надтай хамт явж байгаа өнөөдөр жоохон цалхаад тах шиг байна хөрх юм. Гэтэ сая легоны дэлгүүр ороод өөрт нэг лэг аваад гисэн өвөө дугаалтайгаа яваад штт. Нэг газар суугаад легого цуглуулж иж болох уу гэдэг нэг хөрх юм. Энэ ч гоё джинс нь 2900. Оо нэг иймэрхүү джинс ламаар гам би. Хит өргөнч биш хит нарийнхан биш. Гэхдээ зузаанд форма барьдаг. Ийм цагаан байна. Цагаан жагуунуудад байгаа нэг хүмүүсдэггүй. Ийм байна. Уранхайтай. Уранхайтай джинс амаар гона. Уранхайг зүгээр классик. Энэ цайвард энэс өмсч үзнэ. Ես ярьцмаар байна. 34 гэж яг миний ярьцмаар байна. 2900 рубль. Өвдөр. Ты что, это покупаешь? Хочу мерить. Такие большие кроссовки. Им там готлнууд өмсдөг болсон. Сүүлийн үед мангар том цагаан болохоор тэгээд манай одоогийн цагаагаар ч нэг тохирохгүй байх та. Яванда жоохон газар хатаад ирэх хэрэгтэй гэсэн. Энэ ямар гоё өнгөтэй свитер байна. Нэгсэн. Гэтэ нэг жоохон амьдралгүй юм шиг байна. Ийм свитер өмсч эхлэхээр тэгээд сийгээд салахгүй үстэй. Ийм богинохон пижакнууд энэ л айгу модонд орж байгаа. Оо ийм топ бас модонд орж байгаа левчик шиг шууд. Шууд левчик өмсөн. And I ended back at your spot for what felt like the millionth time. Reconnection from separate sections, cause we could meet in the middle with no sense of direction. If it's sun up to sundown, we mess around, we're way too involved now. I never wanted someone to disappear, to disappear, to just get out of here. I never wanted someone to take control. I let you take control. Ийм банан джинснууд айгүй хонинжил ийм том өгцөгтэй. Гэтэ надад яг иймэрхүү джинс байгаа. Айгүй удаж байгаа. Нэлээд нэжл болж байгаа. Мангогийн. Нэстэ гоё бичиг. Өнгөн бүр надад амар таалагддаг 4500 рубль. Kept our secrets hidden, eating fruit so forbidden. Kept our secrets safe, cause the temptation Шэсвэй. felt like pure relation. I gave you my attention, but now it's hard to mention. Такие I топ don't feel the смотреть. spark when you say my 800 рублей. reconnection from separate Такие sections, cause we сколько? could meet in the middle with no sense of 500 direction. рублей. If it's sun up to sundown, we mess Пишу, around, we're такой way хочу too мерить. involved now. Всё. I never wanted someone to Розовый есть. to disappear, to just get out of here. I never wanted Классный кожаный. to take control. Жижоки. I let you take Мне 500 рублей. Арсан. Приказ. too close, baby. Энэ жилээр ийм цамцсан зайгүй модонд орж байгаа. Эндээ бас гарандаа цоорхой той ядж байгаа. Гоё юмнууд байна. Жинхэнэ леди нарт зориулсан. Ийм тод өнгөтэй бичиг дээд өмсдгөө надад байсан юм би дүүдээ өгсөн. Бомбер. Цов байна. Албаар ийм эндүүдлэг авдаггүй. Натурал материалтай юм шиг харагддаг. Энэ стокой пиджак байна. Энэ пиджакийг амаран. Мама пошли. Сейчас. Специально левчик өмсдөг топ. Тоос ийм харагдаж байна. Ийм байна. Авах уу яах вэ? Джинс нь болохоор юм. Гэхдээ айгу зузаан. Араасаа нэг иймэрхүү.
дахиад нэг ядаж 500 г гасжуул тэгэл яг болох гээд байна. Энэ гэхдээ эс аризмаар шүү. Эс 34 евро. 34 аризмаар гэдэг чи үгүй. Хамгийн багасаа дээдл юм байна. 36-ыг нь авсан ч болох байх. Аз болохоор 26 гэсэн үг. Уг нь би 27 хүмүүст төлдөө. Хийчихэд хүмүүссэн болох юмар байна. Энэ жил айгу модонд ороод байгаа гэсэн. Хажуугаас харуул юм богинохон албаар юм бэлхүүс гардаг. Эсвэл татвар нь юм өмсөд. Эсвэл юм топ өмсөд. Тэг өмсчдэг. Им өргөн мөртэй албаар ирэхтэй өгнийх юм шиг. Гэтэ энэ болохоор эс арзмаар би баг XS-ийг авсан тэр байсан баг. Би зүгээр өмсөж үзэж байгаа. Гэтэ би юм бүгд хүмж байгаа хгүй. Надад чакнос юм байхгүй. Надад ямар юм касууха хар өнгөтэй юм тохон хүрдэг надад ерөөсөө цогтөггүй. Хэрвээ ингэ өнгө нь арай өөр ялмаар байна. Дажгүй джинс хүмбэн дээр би өнөөдөр та нарт палаж өмсөж харуулахгүй. Зүгээр өдөр тутмын хувцас авах гэж байгаа учраас өдөр тутмын л хувцас өмсөж харуулна. Араасаа харуул нэг иймэрхүү. Талаасаа харуул бас нэг иймэрхүү. Ийм байна. Иймэрхүү стил та нарт таалагдж байна уу? Ийм цүнх цаарийн том. Надад нэг том цүнхний хэрэг байгаа маа. Бага цүнхнүүд нь дандаа жижигэн болчиход. Тэгээд нэг том эжэндээ минь цүнх. Нэг амар том хөвөн шиг. Тэгээд би өнөөдөр зүгээр юм хулсан цүнх авч гарч ирсэн. Энэ цүнх ямар байна? Хамсалтай пальто байхгүй байна. Зарай айл хэдийн хураачихсан байна. Бас гутал байхгүй байна. Гой цовнод байна. Цовнод ч одоо ийм гой болсон байна шүү дээ. Джинсэн гадуур хувцснууд. Айгу хөнгөн хувцснууд нь л үлдчихэж. Ийм хөрхөн жижигхэн жилээ технүүд. Бас ингээл буцаад модонд орсон. Эсвэл ийм том цов. Гой цов баазын шар. Джинсэн өнгөнүүд янз янзаараа байна. Тэгээд би орж исэн. Нэг л өмсөж үзлээ. Миний өмсөж үзсэн өмнө надад аюу гой таалагдаад. Яраач тийм гоё юм би одоо яах гэж байгаа юм бэ? Одоо хөрмөр мэд явах юм аа. Яра. Басарха. Яраач тийм ямар гоё юм бэ? Энэ бүр хайр юм аа. Ийм том патлаж. Аюу гоё юм байна. Би ч өнгөтэй. Бас ийм өнгөтэй байна. Натурал юм шиг. Бэж утсан цагаан гоё юм байна. Бас ийм цүнхнүүд байна. Энэ зард ихтэй айгүй бага юмнууд байна. Ийм шууд толгоогоор оруулаад зүүдэг. Ийм 2500 рубль гэж ийм цүнх арьсан биш. Сандалнууд гараад ирсэн байна. Ийм гоё цамцнууд байна. 3200 рубль. 3300 рубль. Ийм өнгөтэй бас байна. Пиджак нь байна. Энэ Chanel шиг ийм пиджак бас байна. Chanel-ийн дүр төрх оруулж хийсэн ийм юбктайгаа богинохон ийм хослол пиджак нь 5000, юбк нь 3000 гэж хамзууллаа. Натурал материалтай леон гэдэг. Өмсөж тасаагүй хүмүүст бол жоохон хатгаад байгаа юм шиг санагдана. Гэхдээ айгүй гоё. Өгөн цамц юм байна. Тэгээд миний урт өндрийг тооцоолох юм бол баг балааж болчих юм шүү. Гоё. 100 бол гоё юм байна. Одоохондоо хүүдэн баг. Алигтай гутал хайгаад би явуулсангүй. Зараад өмсөж үзгээд. Их явж чад ийм хөрх юм боллоо. 25. Энэ айгу гоё цүнх байна. Ийм цүнх авдаг гэж. Одоо өнгөрсөн маань намайг нэг л юм аваарай гэсэн. Ийм гутал трактор гутал 4000. Ингээд яг хажуугаас нь харахаар айгу жоохон онцгой маань.
Гэхдээ зураг мөргөн дээр айгуу гоё харагдаад байдیں۔ Тийм. Энэ Pull&Bear гэдэг арай өөр дэлгүүр. Сайн миний зарад өмсч үзсэн шиг топ-ин 890 рубль гэж байна. Bomber. Яар хурдан жижигэн цанхой. Мама. Ийм хурдан жижигэн цанхнууд байна. Хотя бы мне жалко прыгать. Багета. Да? Пойдем посмотрим, что там. Таймер контроль. Вот такую оранжевую. Им бой пальто. Им бой пальто 3200 рубль гэж юм. Ийм гоё. Би өмсч үзтiin юм уу гэж бодож байна. Pull&Bear гэдэг арай өөр дэлгүүр ороод ийм пальто өмсч үзлээ. Ямар байна? Тэйгүн инки мэн доторгүй бүсгүй тавч мовч үүж авах. Зүгээр юм суул. Бүсэж болох юм ямар нэг юмар тий. Погоди, я застряла. Каком? Stradivarius? Да. Не-не-не. Давай зайдем. Туда не за... Нет, мама. Туда ты не зайдешь. Да? Нет. Можно просто блог снимать. Только покороче. Огромные сумки, вот. Смотри, Вов, кто это? Вов. Юникло. Давай сюда зайдем, шапку посмотрим. Helly Hansen. Sephora. Sephora внутрь архая. Слушай, помнишь, в каком-то же был такой красивый там макет, помнишь? Что? В каком-то же был такой красивый макет, помнишь? На первом? Смотри, какой красивый шарик, Вов. Вот, и здесь надо было сфоткать меня. Некое городор. Что-то отхар. Вот, тебе нравится тут? Да? Я торчину. Устал? Вращай, Йоо, 2 цаг л явлаа бүр амар ядарч байна. Хөл өвдөж байна бүр. Вот смотри, это фотозона. Красиво. Машина. Смотри. Вау, красота. To just get out of here. I never wanted someone to take control. I let you Бид хоёр одоо өдрийн хоолыг гээд харих гэж байна. Би өөртөө салаад авсан. Вовка болохоор гомон котлет, хор котлет. Тэгээд жуус. Энэ том худалдааны төв рүү ороод Вовка бид хоёр хаван давхрыг нэг дэнгүү яваад чадлаараа та нарт бичлэг хийгээд гарч ирлээ. Одоо гэр рүү явах гэж байна. Чигдэр дэлгүүр ороод юу авсныг харуулъя. Нэг хоолой юм аавгээ.
Уг нь ганцхан джинс өмд авна гэж бодож явсан. Тэгээд ийм джинс авсан байгаа. Зарагаас минийх болохоор XS баха 34 размер. S размер. XS. XS нь бүр 32. Европейский. Азар болохоор 26 авах гэж бодож байна. Ийм шулуун джинс ерөөсөө юуг доош хит нарийн биш, скини биш. Энэ джинс болохоор slim гэж явдаг байхаа. Slim. Одоо ч нөгөө mom fit, skinny гэдэг янз бүр байгаа штэ. Энэ болохоор slim, доош хит нарийн биш, хит амир барихгүй. Гэхдээ дээд хэсгээрээ нэлээд жоохон барина. Тэгээд нэлээд зузаан материалтай, цайвар цэнхэр өнгөтэй джинс байгаа. Зя. Тэгээд зарагаас болохоор ийм майк авсан бас дээгүүрээ өмсөх богинохон топ гэсэн үг дээ. Ийм топ болохоор минийх S размер. Ийм зүгээр энгийн хамгийн энгийн хар өнгөтэй. Джинс нь болохоор 3000 төгрөгөл. Топ нь болохоор 450 төлөвлөөгүй яваад ийм Pull&Bear-оос ийм пальто авсан. Пальточ гэжтэй ийм нинкээ ийм доторуудалтай ийм юугүй доторгүй. Тэгээ зөвхөн гадна талаараа юм дулаахан. Гэхдээ айгүй дулаах юм байдаг. Өчигдөр би өмссөн. Камбожд хийсэн байна. US S размер, европейский S размер, мексиканский 26 размер гэдэг юм жижигхэн 100% полиэстер, ямар ч ноос ороогүй. Гэтэ энэ хүнтэй биш. Яг одоо бол жоохон 2-5 градустай хахад жоохон хүйтэн байж магадгүй. 5-аас дээш 8 градус 10 градус болоод ирэх юм бол яг болохоор тэгээд ганцхан юм шулуун ямар ч товч мовч бүс мүс байхгүй. Шууд задгаа өмсөх зориулалттай юм байлтаа байгаа. Тэгээд та бүхэн бас түүн дэлгүүрт өмссөн байхыг харсан байх. Бичлэгийг юм доошоо болохоор юм ойдолтой хилдэг юм байхгүй цэвэрхэн. Би яг иймэрхүү пальтонууд нэг авъя гэж бодож ирсэн. Тэгээ нойд H&M-ийн хар пальто авсныгаа одоо нэг хүмүүсгүй байгаа. Тэгээд ийм пальто авсан. Бас S размер. Надад аюу таалагдж байгаа. Мөрөн ийм шулуун. Ямар ч байсан шулуун тэр чигтээ шулуун тайлгүй айгүй хөнгөн дайггүй гой санагдаад байгаа. Одоо дулаахан үед бол өмсгöd явуулах бах. Бүх хүүтэн үед бол өмсөлтгүй. Иймэрхүү. За тэгээд энэ бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тун удахгүй дараагийн бичлэгээр ирээд